За сайн мэцэнэ сонсогчдоо ингээд давтагчгүй подкастын маань 18 дахь дугаар буюу 2020 оны хамгийн анхны дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр манай подкаст маань бас энэ онд баг зэргийн шинжилтүүд хийсэн байгаа. Тэгэхээр бид нар бол өмнөх дугааруудаар бас хэлсэнчлэн 2020 онд хүмүүсийг ингээд урьж оролцуулаад тухайн хүнийхээ давтагчгүй зан чанарыг хийж бүтээсэн үйл хэрийг одоо гаргаж ирэхээсээ илүү сэдв сонгоод сэдв дээрээ тааруулаад бид нар бас зочдоо хөтлөгчтэйгээ хамтраад бас ярилцахаар болсон байгаа шүү. Тэгэхээр ер нь подкаст маань өмнө нь SoundCloud, Castbox, M+ болон YouTube дээр тавигддаг байсан байгаа. Тэгэхээр цаашид бидний зорж байгаа зүйл гэх юм бол YouTube дээр илүү бичлэгтэй оруулж аяа, үзэхэд бас сонирхолтой, сонсгож сонирхолтой гэдэг утгаар баг зэргийн өөрчлөлтүүд бас хийсэн байгаа. За нэмээд хэлэхэд эдгээр зүйлсийг хийхэд бол мэдээж хонгорзол миний бие бол ганцаараа хийж чадахгүй. Тэгэхээр 2020 оны энэ дугаараас эхлээд бид нар DDI гэдэг хамт олон одоо баг болж бүрдээд подкастууд болон бичлэгүүд болон бусад сонирхолтой зүйлсийг бас хийж эхлэхээр болсон байгаа шүү. За DDI гэдэг нь бас юу гэсэн үг вэ гэхээр та бүхэндээ товчхон хэлэхэд давтагчгүй гэдэг үгийн товчлол байгаа. Тэгэхээр та бүхэн маань подкаста YouTube дээр шууд DDI гэж хайгаад байж болно. Эсвэл давтагчгүй подкаст гэж хайж болно. Мөн Facebook дээр DDI гэж бичих юм бол манай пэйж бас гарч ирэхээр байгаа шүү. За ингээд энэ өнөөдрийн дугаараа хэдүүлээ эхэлцгээе. Удахгүй Валентин болох ч байгаа болохоор Валентинтай холбоотой сэдвүүдээс сэдв сонгосон байгаа. За залуу ээжүүд Валентины нэг өдрөөр юу хийдэг вэ гэдэг сэдвээр өнөөдөр ярилцахаар болсон байна. Хөтлөгч хонгорзол миний бие болон манай бусад хөтлөгчид өөрсдөө танилцуулна. За сайн байна уу? Сайн уу? Адтай яана. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Тэгэхээр бас нэмээд хөтлөгчөөр Сараа бас орж ирэх байгаа. Тэгэхээр манай подкастын дундуур Сараа маань орж ирээд өнөөдөр 4 залуу ээжүүд Валентины талаар ярилцах байх нэ. За тэгэхээр ер нь Валентин удахгүй болох чинь Валентины бэлтгэлээ хийсэн үү? Валентины бэлтгэл гэхээс илүү одоо яг залуу ээжийн хувьд бол өнөөдөр яг энэ тэнд хүн бол өөрсдийнхээ гэр бүлтэй Валентиныг тэмдэглэж байгаа. Монголын нөхцөлд гэх юм бол энэ жил ерөнхийдөө Валентин маань жоохон дараастай байгаа. Тэгээд хүмүүс яг энэ гэр бүлтэй нөхөртөө ч юм уу их нэртэй бэлгэсэл бэлдэх тиймэрхүү л ерөнхийдөө шуумаар явагдаж байгаа энэ жил. Тэгээд яг тийм олонний хамарс үйл ажиллагаа бол энэ жил явагдахгүй байгаа. Тэгээд яг миний хувьд гэх юм бол яалтчгүй нөхөр маань өдөө ажиллаар явж байгаа болохоор яг Валентинаар бэлдсэн онцгой юм бол алга байна энэ жил. Тэгээд Монголын нөхцөл байдалд бол энэ жил бас хүмүүс дор бүрний өөрсдөө юу л барилуулахаар тийм нөхцөл байдал байгаа. Одоо бас нөгөө юунаас болоод коронавирусаас болоод бас тэгж байгаа шүү. Тэгээ олон нийтийн арга хэмжээний цэцлэгтэй. Маш их өвчлөлтэй байгаа учраас хүмүүс ерөнхийдөө вируслыг цуцсаж байгаа. Цуцсаад байна. Гэхдээ ерөнхийдөө хаар ээлжлэхэл заавалжгүй хин нэгний гинтийн үйл юунаас илүү тэг хин заавалжгүй олон нийтийн арга хэмжээнээс илүү гэр бүлээр шилээ дээр суух нь хамгийн том гой спред хамгийн том бэлэг баг. Тэгэд ямарсан гой залуу ээжүүд бас дор бүрний юмыг бодцоо одоо ерөнхийдөө тэгэл чиглэлд хайлуулгаас ахуулаад зөндөл юм бодчих байгаа хэл та. Харин тийм. За тэгэхээр бас согогоо сонссон чинь нөгөө нэг Монголд коронавирустай холбоотойгоор бас гадуур тэмдэглэхээс илүү гэртээ тэмдэглэж байгаа гэж юм. Тэгэхээр Азагийн манай хувьд бол бас Японд амьдардаг байгаа. Тэгэхээр Японд ер нь коронавирусын нөхцөл байдал ямар вэ? Дээрээс нь яг үүнтэй холбоотойгоор гадуур дотор хүмүүс гарах нь багасч юу? За манай энд бол бас адилхан дөө коронавирусаас болоод гадуур гарахгүйгээр гэртээ тэмдэглэхийг ер нь илүүд үзэж байгаа. Хятадын Японд одоо ойролцоогоор Хятадын дараагаар орохоор хүмүүс өвчлсөн байх шиг байна. Нөгөө том омсон онгоц ирээ тэр омсон онгоцноос зөндөө олон хүмүүс илэрсэн юм шиг байлээ. Тийм байлээ. Тэгээ Монгол нэг сарын өмнө Монголд маск олдохгүй байна гэж хэлсэн. Одоо манай энд ч гэсэн маск бас олдохгүй л байгаа. Харин тийм. Ер нь бүгдээрээ маскны хомсдолд орсон. Тэгээл хүүхдээ аль болох цэвэр агаар амьсгалуулах гэж өдөрт нэг 10-аас 15 минут л гарч байгаа. Тэр үедээ л масканыг жоохон хэрэглэнэ. Ерөнхийдөө бол гэртээ л байж байна. Валентиныг болохоор бас юм жоохон юм бодсон л байна. Гэтэ яг хэрэгжүүлж эхлэегүй. Тэгээ чанарын яаж нэгээр амттай зүйл хийгээл өнгөрүүлэн дээ.
Миний хувьд болохоор юу яасан? Нэгэнд бас коронавирусыг ярьсан юм чи өнөө өглөөх маань найз Монголоос маскны талаар асуулахгүй юу? Тэгээд би эмийн сангуудаар ороод асуусан чи нэг удаагийн нөгөө цэнхэр маскууд байхгүй болчих энгээр бас. Тэгээд нөгөө N94 95 гэдэг маск асуусан чи яана уучлаарай эренгүүтээ дуусаад байна гэдэг дандаа нөгөө даван маскууд үлдчихэж. Тэгээд тэдэр нь өмнө нь анзаардгүй байсан юм байсан. Айгүй үнэтэй яваад байгаа байхгүй юу? Тэгээд гайхаад зүгээр даван маск штэ. Тэгэхээр бас хаанаа л ерөнхийдөө адилхан баг шиг байна. За миний хувьд Валентинаар гэх юм бол өчигдөр нөхөртөө торт хийгээд өгсөн. Амтан жоохон аргуудуу тийм тортоос LED хийгээд өгсөн байгаа. Тэр яг Валентины өдрөөр яг ерөнхийдөө амттай хоол хийгээд бас гэртэл байна гэж бодож байгаа. Энэгээр бас хүмүүс бүгдээрээ маск хийгээд гадаад дотор гарах нь бас ер нь багсан байлээ. Тийм. Тэгээд нөө харин тийм ээ. Тэгээд бас нэг юм сони юм байна л да. Валентин гээл ярингууд ер нь аюу гой дурсамжууд бодогдоод идэг байхгүй юу? Тэгэхээр хэдүүлээ бас залуу эмэгтэйчүүд юм чинь ер нь Валентины хамгийн гой дурсамжуудаа ер нь солилцол яаж юм. Та тийг бас сонсмоор санагдаад байна. Тэгээ Валентины хамгийн гой дурсамж гэхээр мэдээж хамгийн түрүүндээ тэгээд за хамгийн түрүүндээ саяхан болсон нэг хэд орны өмнө 13 тий. Тэгэнгүүт 13 гэдэг чи 11 манай хүүгийн төрсөн өдөр болсон. За тэгээд тэгэнгүүт 11-нд манай хүүгийн төрсөн өдөр болчихсон. Тэгээд манай хүн бүр Монголын бүр баруун үз орж байгаа. Тэгээд надад цэцгийн баглаатай дарстай нэг хүнээр найзаараа дамжуулаа явуулсан билээ. Тэгээд ерөнхийдөө тэгээд хол ах байсан ч гэсэн ингээд ямар ч гэсэн ингээд Валентины минь тэргийа тэгээд угаасаа энэгээр тэр ерөнхийдөө захмахуудыг зарим зохиолдолд ингээд баруун үз гарч ч гэсэн ерөнхийдөө ингээд хааж байгаа юм биш л дээ. Тэгээд тухайн үед ингээд юм олдохгүй айгүй гээд энд энэ нөхцөл байдал юм болоод байгаа учраас энэ хотод ч гэсэн юм олдохгүй байх магадгүй байхаа гээд урьдчилаад явуулж байгаа шүү гээд найзаараа дамжуулаад явуулсан лээ. Тэгээд хүн ер нь яг ингээд анх бол ерөнхийдөө суугтаа бол яг л нэг тийм нэг Валентин гэж хин нэгөө тоодгүй хоёр биендээ нэг Валентин гэж амар surprise яриа амар ингээд бэлэг сэтгэлдээд байдгүй тийм асуудыг нэг л дээ байсан. Тэгээд ерөнхийдөө яг ингээд гэр бүл зохиогоол хүүхдтэй болоод яг амьдралаа яаж босох вэ? Амьдралаа илүү ингээд өөр зүйл рүү ингээд чиг хандлага байсан учраас төлөвлөгөөл айгуу зүтгэжсэн болохоор баяр ёслоор нэг айхтар хоёр үндэ баяр үргээд л өнгөрдөг байсан. Тэгээд ерөнхийдөө тийм айхтар surprise болсон тийм дурсамж бол ер нь байхгүй байсан. Тэгээд саяхан надад бас ингээд хүн ингээд холон жил хамтдаа амьлаад ирэхээр заавалчгүй тэрийг нэг хүчээр дэж надад бэлэг өгөхгүй байна, ингэхгүй байна гэж амар гомдлоод яг гоо тухайн үед нэг жоохон тийм гомдлох сэтгэл нэг удаадаа дөржил байсан л та нэг жоо эмгтэйл хүмүүс болсон тий. Тэнгүүт дээрэл ингээд цаг хугацааны ирэхээр хүн ингээд хоёр биендээ уусдаг юм байна. Тэгээд тэрийг яг ингээд магадгүй тухайд маш их догдлол, маш их зүйлийг мэдэрч айгүй хүлээж авсан ч гэсэн одоо бодох нэг үнэхээр тэр хүнээс заавалчгүй ингээд амар ингээд шууд л ингээд намайг баярлуулаад шууд л ингээд surprise яриад намайг шууд л ингээд ийм зүйл байдаггүй юм байна. Ерөнхийдөө эрэгтэй хүн гэдэг цаг хугацааны ирэхээр хоёр биендээ энэгсэн тасаад гэр бүл болно гэдэг чинь ингээд баяр ёслоор хүртэл ингээд хоёр биенийг баярлуулчих юмсан гэж айгүй ирэмлэлдэг болд юм байна. Залуу хүмүүс ч. Тэгэл халуухан байгаагүй шууд ингээд эхлээл халуухан байгаа хүчтэй дурсамж байхгүй. Ингээд л одоо дурсамжийг бүтээж эхэлж байгаа юм байна гэж ягаад ч юм айгүй бодогдож байна. Сэний асуултанд дээр гэхгүй юу. Яг үнэ. Тэр л дурсамжтай юм даа. Валентины талаар. За. Азагийн маань хувьд миний хувьд болохоор жоохон эсрэг ээж магадгүй. Би яг нөхөрдөг анх танилцаад уулздаг байхдаа бид хоёр нэг нэгэнд аим маш их зав гаргадаг байсан. Тэгэл яг ийм их Валентин гэх мэтчлийн өдрүүдээр бол бид хоёр гэртээ бараг байхгүй гадуур л ресторанд ордог ч юм уу. Тэгээд миний хүссэн юмыг авах байл дэлгүүр явдаг ч юм уу. Нэг тиймэрхүү байдаг байсан. Тэгээд өнгөрсөн жил би охинтой болсон. Охинтой болоод жоохон энэ төр юм өөрчлөгдөд бид хоёр аль болох гэртээ олон нийтийн газар аваш гэртээ нэг баярлуулах олширсан гэж бодож байна ерөөсөө. Тэгээд хамгийн дурсамжтай байсан зүйл гэх юм бол Валентинаар манай хүн сэтгэлийнхаа үгийг бичсэн захидлыг амар гоё юм орчинд бэлгэлжсэн. Тэгээ өөрөө бас уншиж өгчээсэн. Тэгээд яг тэр нь л хамгийн гоё байсан болов уу гэж боддог юм аа. Бас гоё дурсамжууд энэ. Ингээд сонсохоор бас айгүй гоё тийм нөгөө хосуудын амьдрал бүгд өөр өөр
Тэгээд тэр бүр нь айгүй гоё сонсогдоод байгаа байхгүй юу. Миний хувьд болохоор нөхөртөөгөө бас үерхэж эхлээд Валентинуудаар ерөнхийдөө би шоколад өгчээсэн хайлуулж хийгээд тэгэл Валентин болонгууд л өмнө нь ингээл айгүй баярлуулж гал хайлуулаад хийн тэнгууд манай хүн нэг тоохгүй заяа. Амар гоё хүлээж аавна гээл одоо өө миний шоколад хийсэн юм аа за гээл тэгэл баг үлдсэний манай охин эсвэл би ми өөрөө идэл тусгаж байгаа байхгүй юу. Тэгэхээр баяруудаа амар тийм юм хүн эмхтэн ер нь юм хийж байхдаа амар тийм эмоцтой сэтгэл хөдлөлтэй байна гэж боддөг юм шиг. Харин тийм амар хүлээлт гаргаад байдаг ер нь яг миний хувьд бол тийм төлөв юм шиг байна. Тэгээд энэ жилээс аягүй хөөрхөн нөө жижиг юмнаас аягүй баярлдаг гэж яг хуу өмнө нь ингээл хөөрхөн гадуур дотор гараад хийдэг байсан л та. Гэхдээ энэ жил бүр гомдлоод исэн чинь тэгсэн мө байж байгаа шоколад ирээд ороод ирэн зэ Валентин болоогүй хачаа. Тэр чи наата Валентинаар өгөлдөө гингүүт л гүй зүгээрээ гээл миний дуртай янз шоколад авчираад амар хөөрхөн. Би бас харуулж ирсэн шүү дээ. Нөгөө тоортны юм ихэд тэр ардногоо шоколадууд ингээд баг багаар авчирсаар агаад нилээн их болцсон. Тэгээд энэ нэг тийм сүртэй биш юм шиг нэ миний хувьд айгүй хөөрхөн мэдрэмж өгöd байгаа байхгүй юу. Нэг тийм өдөр болгон ингээд бас миний тухай бодоод шоколад ээж орж иж ин даа гээл. Иймэрхүү жижиг дурсамжууд ерөнхийдөө байна. Тийм айгүй нөгөө сэтгэл гэдэг айгүй чухал юм шиг байна. Сэтгэл гаргаж ийн гэдэг чинь тий. Тэгм тэгэл хүн за магадгүй за хол байгаа юм чинь тий. Эсвэл хол байгаа юм чинь дараа л болъё гэж бодохоос илүү хол ч гэсэн хүнээр дамжуулаад зүйлийг надад өгж байгаа сэтгэл нь л амар надад гоё санагдсан. Аль цаад агуулга сэтгэл нь л айгүй нэг юм тэгэл лазаг авч гэсэн дээр загтал гэдэг айгүй том сэтгэлийн хөвгтэй загтал гэдэг чинь хамгийн том зүйл байхгүй юу? Харин тийм. Энэ бид нар чинь тэгэл хайлал явчих штэ. Очиргоо тэр нэг очир эдэнтэй бүгж зүгэлдэг тэгэл тэгээ тиймэрхээс илүү тэгэл тиймхэн жижигхэн зүйлс гэдэг хамгийн сэтгэл хөдлөж байгаа зүйл байхгүй. Тийм. Манай хүний хувьд болохоор яг би ингээд хийсэн юмсуудыг болохоор надад юусоо өгөхгүй. Би ганцаараа ингээд аваад ясруу авчдаг. Заримдаа нөгөө шоколад хайлуулаа хийчихэд өөрөө амсахгүйгээр ингээд нөхөртөө өгчдөг байхгүй нэ ямар амттай болсон юм бол таа гэх мэт л ингээд өөрөө ингээд бодоод яг ихээр нь хамтдаа даа гэж бодонгууд за баярлалаа гэж шууд аваад за ганцаараа иднэ гээл зүг рүүгээ ичдэг. Нэг тийм хөвчлөлтэй бас юм байна. Тэгэхээр хүмүүс ерөөсөө янз байгаа айгуу санаа. Айгуу санаа. Тэгээд бас нэг юм байна л да. Би нэг юм бүтлгүүтлээ таадад ярьж байгаа заяа. Та хэд бас өөрсдөө яриараа. Ингээл жижиг сүрпризэн дүүр амар дуртай болоод нөгөө солонгосын Монголд ч гэсэн байгаа нөгөө бохин дээр нь гой үг бичсэн тийм бох байдаг да. Тэгээд нэг бохин болохоор өөрсдөө гараараа бичиж болох таастай байсан бохгүй юу. Тэгэхээр л би тэрэн дээр нь би чам тайртай маяжтай гэж хичээл төрөвчөнд нь хийчихгүй юу. Тэгэхээр заадайстай олж хараад баярлах бах таа ингээл зүрх мөрөх зурцсан би өөрийнхөө гараар бичсэн гэсэн ч хамгийн инээдтэй нь ерөөсөө анзаарахгүй төрөвчнээс гаргаж бохиоз ажиллаад хайцсан байгаа бохгүй юу. Тэгэхээр амар сонин зай эрэгтэй хүмүүс чи ингээл амар баярлаа. Тэг харин нөгөө бох ясагч бэс ш харин ажилласан. Цаасны ясагч хайцсан гэж бодъё. Тэгэхээр нөгөө эмэгтэйчүүд бидний хүлээлт эсвэл амар гоо бэлдэж байгаа юмыг заримдаа жоохон анзаардгүй талтай. Энэ шиг тохиолдлууд ер нь болж ирсэн үү? Хүлээлт гэдэг дээр айгүй юу угаасаа харин тийм нэг хүлээлт айгүй их хүлээж аваад тийм нэг бүтлгүүдлэр айгүй жоохон урам уурдаг. Тэгээд сөүлд нь гомдохч биш. Тэр өөрийгөө яагаад өөрөө ингэж албатай юм шиг нэгэсэндээ хүлээсэн юм шүү дээ тий. Тэгчээ яагаад тэрэндээ гомдоод байгаа юм бол гэж айгүй сөүлд нь өөрийгөө тавьшруулчихсан байнас. Нэг өдөр хэдэн оны Валентинаар юм дээ. Бас л тэгтээ яг залуу л байсан юм л та. Залуу хосоод юм чинь тэгэл би чинь бас хичнээн эмхтэн нэг ажилдаа явцаа орно. Оройн нэрхтэй. Шоколад мөхтөлд бол би хайлуулаагүй мөө. Тухайд яагаад ч хайлуулах гэж бодоогүй. Зүгээр л худалдаад авчил гэж бодсон. Тэгээд худалдаж аваад тухай одоо л хин жил гэхээс биш тэнэс биш ингээл гой зүрхийн хэлбэртэй гой шоколад гардаг шүү дээ жилийн жилд. Тэгээд тэндээс нь ингээл худалдаж аваад хүлээгээл байлаа. Тэгээд орой ажилласаа мэдээж ирэхээр нүгэн гэдэл бодоол яжсэн. Тэгээд тухайд манай хүүч нэг өнгөрцөн байлоо 2 отооч байлоо. Тэгээд байжсэн юм орой боллоо эрдгүй ажлын жоохон сунж ажиллаад байна. Тэгээд тухайд нөгөө хүн чинь баг Валентин болоод хамгийн дөрөнд гэрлүүгээ яарна гэж бодчихсон. Зөндөө юм бодсон тэнд чинь айгүй их юм бодсон л яжсэн. Тэгсэн чинь ягаад ч юм ажил нь явахгүй дээрээс нь жоохон уцанд бүтэхгүй яалаа. Тэгэл амар оройрч. Тэгээд нөгөө чиглэлээ би
Өхийн дэд яваад хамгийн түрүүнд хүүт өгсөн дөө. Хүү маань тэгэл идэл нэг аавгаа ирэхэд нэг тэр дотор чинь одоо нэг 20 хэдэн жилээр байт юм лээ л дээ. Тэгсэн чинь тэрнээс нь аюу агаал нөгөөдг нь хүлээдсгүй байсараа хоёулаа задлж идэ. Тэгээ маань хамгийн сүүлд ганцхан шоколад л үлдсэн. Тэрийг нэг өгсөн. Тэр одоо нэг шөндө нобор шиг тийм шоколаднаас идсээр агаал хоёул хамгийн сүүлд нэг ийм л үз. Тэгэл тухай тэгэл Валентины шоколад гэж хэлээгүй. Тэгэл зүгээр гоё шоколад байна. Гоё шоколадыг битээр ийцэн маа гэж хэлэл өнгөрсөн. Тэгэл одоо амар гомдоод авсан. Эртгээ ирэхгүй гэл тэгэл хүндийгэж өөрөө нэг амар юу агаад хүлээлт өгсгөлээ. Тэгээд нэг шоколад өгөх гэж байгаа чадаагүй хүүд өгсөн нэг тийм дурсамж байна бас. Сонирхолтой хөтөлгөтлээ. Зя. Атайг тийм хөтөлгөл байгаа юу? Миний хувьд болохоор би нэг хоол мол өөртөө сайн хийж чаддаг юм уу. Тэгэл янз бүр интернетээс хайж агаал хоол хийн. Тэгээ Валентины өдрөөр яг тусгай онцгой байлгах гэж одоо нэг зүрхэн хэлбэртэй хоол хийгээл орой ажлаас ирэхэд хүлээгэл байсан. Тэгээ манай хүн чирээл нөгөө яг хоолоо идэх болол гэсэн чинь за сайхан хооллоороо гэж шууд л нөгөө хоолоо идчихдэг. Тэгэхээр хүй хай юу би надад чи зүрх хийцэн маань хардаа гэж нэг тэгж өөрөө хэлж харуулж нэг алтай чиг үлээж хийсэн шин. Тэгсэн чинь нөгөө хүн чи оо тийм биш зүрх байсан юм уу гэж юу. Жохо өөр хэлбэртэй л ах шиг байсан гэж нэг тиймэрхүү нэг жохо юм дээр нэг анзаарахгүй л байдаг юм шиг надад санагдсан. Харин сонин тийм нэрхтэй хүмүүс яагаад тэгдэ. Би бас айгүй их одоо хүмүүс шарахтаа зүрхэн хэлбэртэй шараал ер нь бас тиймэрхүү юм зөндөл хийжсэн. Тэгээд яг хэрэг догдолж ядیں۔ Ингээд эрэгтэй хүмүүс бас гаднаас нэг дардсан юм шиг байна. Бид нар шиг ямар гоё юм бэ гэж тийхгүй хараа гоё болсон юм штэ баярлалаа гэж болоо ч юм уу тий. Айгуу сайн. Тийм. Оо тийм үү зөндөө үлээсэн багтаа за баярлалаа. Энэ жилийн тэгээд чи даа гэж тэгэл үг. Харин тий. Тэгээд ингээд ажиглаад бүгдээрээ л ээж болцооцсон штэ хэдүүлээ. Залуу ээжүүд тэгээд эргээд ингээ харлаа л да. Тэгсэн чинь сингл байх үе за дараа нь бит хоёрын үерхэж эхэлсэн үе дараа нь хүүхдтэй болсон үе Валентинууд ч юм уу эсвэл өөр олон баярууд айгүй ялгаатай юм шиг санагдаад байгаа хгүй. Түрүүмээс азаа хэлчихсэн. Анх эхлэхдээ бол айгүй гоё гадуур гараад баярлдаг гэсэн сүүлдээ хүүхдтэй болсон болохоос илүү гэртэй байвал илүү тав тухтай гэж тэгсэн штэ. Тэрэн шиг өөрчлөлтүүд ер нь хэрэг гарч ийн залуу ээжүүдэд ер нь яг ямар хуу өөрчлөлтүүд ордог бол залуу гэр бүлүүдэд те энэ дээр хоёр юу гэж бодож байна? Залуу гэр бүлүүд гэхээр ерөөдөө одоо Монголын нөхцөл байдал залуу гэр бүлүүд нөгөө нэг нэх өргөн дэлгэр одоо сүүлийн хэдэн жилүүдэд хүмүүс аюул ач холбогдол өгөөл эхэлчихсэн. Тэгээд залуу гэр бүлүүд яг хөө тэгэл яг янз бүр л өөр л агуулах л та түрүүний миний хэлсэнчлэн зарим нэг нь яг ингээд үерхэж явах хугацаанд нэг зарим нь бол тэдэс 3 жил үерхэж байгаа суусан хүмүүс байдаг. Зарим нь бол 3 сар болоод суудсан хүмүүс бас байгаа тий. Хүн амьдралын нөгөө түүхээс аюул ондоо байдаг. Тэгээд зүгээр л одоо шинэ 3 сар болоод л яасан одоо магадгүй 6 сар танилцал 9 сар тормын ягээ сууж байгаа хүмүүс бол яг суусныга дараа Валентин тэмдэглэж гэсэн үг шүү дээ. Үерхлийн төгсгөл биш аахгүй. Тэгэж ирэхээр надад одоо яг залуусын хувьд бол тэгэл яг нэг амьдралын нөхцөл байдал тохируулаад тэмдэглэдэг байх гэж бодож байна. Тэгээд залуу гэр бүлүүд яг ерөнхийдөө яг гоё зарим нэг залуу гэр бүлүүд бол яг ингээ өөртөөхөө 0-оос эхлээд те одоо бүх юмыг өөртөө босгож явахад зарим нэг нь бол зүгээр л яг хоёр талаас аав ээж нь бүх юмыг нэг уран гэрийн тэг нэг бол эхнэрийн тал бол тавилга нөхрийн тал бол орон гэр гээл унаа ус гээл бүгдийн бэлдээд өчгöd тэр хоёр бол зөвхөн ажиллая гээл яг тухайн үед амьдрал болгоод явахаар те тэгээд ингээ маш олон зүйлүүд өөр байгаа. Тэгээ яг ингээд зүгээр л миний хувьд бол яг ингээд нөхөртөөгөө ингээд 0-оос эхлээ бүх юмыг босгож исэн болохоор яг тийм эдийн засгийн хувьд ч юм уу альсуу санхүү мөнгөний хувьд бол яг ингээд хоёулаа айгүй том зорьсон зүйлтэй байсан учраас тэгээд чинийхээ яхтар залуу гэр бол болоод илүү тэр вируслаас илүү тэр зүйлийг босгохын төлөө гүйсэн болохоос харин яг хүүхдээ болсноос хойш яг хин ингээд амьдралын тогтцсон ингээд одоо бүх юмтай болчихсон үед бол хүүхдээ болсноос илүү болсноос хойш хоёр биенд айгүй татдаг юм шиг санагцаа надад бол ягаад гэвэл нэг тэр бас одоо яг ингээд хүүхд
хэрэг байхгүй нэг 2 жил те болоогүй залуу асуудад бол яг 2 үндэ илүү цаг гаргаад аль эсвэл өөр зүйл ингээл төлөвлөмөр түүндээ цаг гаргадаг бол хүүхдтэй болсноос илүү за эн чинь миний эхнэр шүү дээ эн чинь миний нөхөр шүү дээ гэдэг байр сууриас илүү ханддаг юм болов гэж айгүйх боддог болоод байна. Тэгэхээр залуу гэрүүлүүд нь хүүхдтэй болсноос л ер нь айгүйх баяр ёслол тэмдэглэдэг болд юм байна гэж боддог шүү дээ. Аа. Нэг гой гэрүүлийн зураг авахулсан ч тийм хүүхдтэй болсон анил хүмүүс чинь гэрүүлийн зураг их авахулдаг шүү дээ. Ер нь бол тэр утгаараа байлаа тийм нэг чсэн хүүхдтэй болсноос хойш хүмүүс айгүй утга учиртай тэмдэглэдэг юм болов гэж бодоод байна. Бас тийм тий. Миний хувьд болохоор азаа хэлэхээс өмнөөс хэлчихье. Би яг ийм талаас нь л төсөөлж байна л да. Яг хоёулахнаа хахад бол нөө хүснээрээ яаж ч хийж болдог тий. Тэгэл гуруулаа болоод ирэнгүүт л охиноо үлдээгээл за жишээ нь би одоо Солонгосын нэг өөр хотод амьдарч байхгүй сөүлээс өөр тэнгүү сөүл ороод юм үзмээр идэг гингүүд охиноо авч явах гингүүд яг эд сахилгуудаг нас нөхгүй юу. Тэгэл ер нь баярч гэлтгүй өөр өдрүүдэд ийш тийш явах хэрэг ерөөсөө явж чадахгүй. Тэгэл гэртээ гадуур хооллох гингүүд нөгөө нэг хүүхэд чинь байн ийш тийшээ босчгүйгээл тэгэл дутааж хоолдгүй гэдэг юм уу. Иймэрхүү өөрчлөлтүүд амар их орж ирээд тэгэл бүтээр ярилцдаг байхгүй. Харин гой дурсамжаа ярилцъя гээл тэнгүүд мэдээж хүүхдтэй болоо сайхан байгаа. Гэхдээ бас хоёулахнаа байсан үед ч гэсэн гой дурсамжууд зөндөө бас байд юм байлээ. Тэгэхээр хүүхдтэй болохоор зөндөө юм өөрчлөгдөг. Зөндөө юм одоо нэг гой юмнууд гарч ирнэ. Гэхдээ эсэргээрээ бас жоохон нэгэндээ хоёулахнаа цаг зав гарахад бас жоохон баг хэлдэг. Одоо Валентинаар ч гэсэн ингээд хоёулаа гадуур зугаалыг ингүүд заавал гэрт нь хин нэгэн байж иж баярлах хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу? Иймэрхүү өөрчлөлтүүд бас их гарч ирдэм байлээ. Тэгээд Валентин ч гэлтгүй өөр бусад баяруудараас их гарч ирнэ. Эннээсээ болоод бас жоохон атаархал, стресс, бухимдал гэх зүйлс бас нөө ээжүүд дээр гэрн гарч ирдэг. Эрэгтэй хүмүүс ч бас хэр оргийн тоохгүй байх. Тэгэхээр би бас энэ талаас нь л жоохон харж байна. Ер нь бол тэгээ нөө хүмүүс чинь Facebook ч юм уу янз янзын Instagram-аар гой зураг хийнгүүд эмэгтэй хүн болсон бас бодно. Би ч гэсэн гармаар юм, би ч гэсэн ингэвэр юм гээл тиймэрхүү бодлоодаас орж ирдэг үе бас байна. Ер нь л нэлээд өөрчлөлт шүү. Томрондоо. Миний хувьд болохоор ганц бие байхдаа болохоор бүхий л зүйлээ өөртөө зориулаад яста галзуу барын юм гараа хийхээс босгүй ийш тийшээ яваал тэгэл өөрийнхөө л хөгжүүлэх янз бүрт ингээд санаа бодлоо төлрүүлдэг байсан бол хоёулаа болонгууд арай өөр жоохон нөхөртөө их ч юм уу би гэсэн хандлагатай болсон. Тэгээд байжгаад хүүхдтэй болсон чинь бид болоод одоо биднийхээ төлөө өдөр цагаа зохицуулаад зарцуулаад эл хүүхдээ хараад өдөртөө жоо нэмэр жаргалтай санагдал байж байгаа. Ааха. Тэгдэж шүү тий. Би сая та хоёрыг ингээд сонсоод исэн чинь заавал Валентин гэлтгүүгээр нөхөртөөгөө холбоотой нэг гой дурсамжууд үлддэг дээ. Тиймэрхүү дурсамжууд байдаг бол бас сонсомоор санагдаж байна. Ягаад ч нэг тийм хайр мэдрэгдсэн подкастын дугаар болоос үздэг байгаа болохоор тэгээд ягаад энэ асуултыг бас бодсон гэхээр та хоёрыг сонсчоод надад амар гоё мэдрэмж төрлөөлдөө нэг нөхөртөөгөө байсан гэж байгаа шүү дээ. Нөхөртөөгөө тэр нэг яг гоё мэдрэмж өгсөн нэг момент гэж ядэн шүү дээ. Тэр үеийг гинт эргэж санахгүй юу? Гэсэн чинь тэр нь яг 4 жилийн өмнө байгаа байхгүй юу? Бид хоёр ингээл за би Солонгост ирээд удаагүй тэгэл үжсэн чинь манай хүний төрсөн өдөр болоод тэгээд нөө бид хоёр дахиад чик микэн захиалахгүй юу? Тэгээ нөө очиж авъя гэж хийдээд тэгснээ алхаа явахаар холдоод исэн байхгүй юу? Тэнгүүд нь за яах вэ гэсэн чинь манай хүү амир хөөх. Нөгөө монголоор чинь мотоцикл гэх юм уу? Мотоциклаас арай өөр энгийн удбай гэж нэрлэдэг байхгүй энэ болохоор тийм юм унаа явахгүй гэсэн чинь надад амар сонир мэдрэмж төрөөд нөгөө нэг залуу асуу чи юмыг жижигээс нэхлэн гэдэг нь шүү дээ. Одоо би чинь машин цугаал явахыг хүсэжсэн бол битээр удбайн цугаад ийм малгай тавьсан. Тэгэл явж ирсэн миний бүр инээ төрөөдсөн байхгүй. Хараа энэ эргээд авахд амар гоё дурсамж болно. Битээр ингээд юмыг жижигээс нэхэлсэн. Би айгу арталтан тэрж биэрсэн заяа. Тэгээ нөгөө амар хурдан явдаг мотоцикл бол биш. Нөгөө нэг одоо ийм хүргэлтээр явдаг мотоциклүүд байдаг шүү дээ. Монголд ч гэсэн байдаг. Тийм байсан байхгүй. Тэгэл тэр дурсамж хамгийн гоёсэн. Тэгэл зураг ч гэсэн аваад үлдсэн зураг дараад тэгээд би олон жилийн дараас ярина гэж боддог үр хөвгтэй. Аав чавд ингээд удбанаас л амьдралаа эхэлж ялаа штэ гэл. Тэгэж айгүйх боддог. Бас тиймхүү гоё дурсамж байна. Энэ шиг бас нөгөө нөхрүүд нь айгүй гоё бодогдож байгаа дурсамжууд байвал хуваалцаад үлээ. Тэгээ би яг жирэмсэн болоод
гэртээ суудаг болсноос хойш интернет, Facebook-ээр чөлөө цаг ерөнхийдөө ихтэй болсон. Тэгээл гэртээ байж гин. Тэгээд энэ ер нь Монголд ч юм болохоор жирэмсэн болохоор хүмүүс чинь гидсийнхаа зургийг их авлаа, гид бүлийнхаа зургийг их авах юм ба штэ. Тэгээд би бүр жирэмснийхаа зургийг авахулмаар санагдаад нөхөртөө хэлээд хоёлаа ингээд жирэмснийхаа зургийг авахулъя гэсэн чинь манай хүн харин тийм ээ авахулмаар байгаа ч гэсэн энд ерөөсөө цаг зав гарахгүй тэгээд стюарт нь болохоор жоохон яах вэ үнтэй байсан болохоор бид хоёр ингээд гэртээ авахулж ирсэн байхгүй юу. Тэгээ манай хүн яг ингээд манай гэрийг студ чи ингээд чимэглээ бэлэн болгоод тэгээд би бас хувцаа бэлдээ манай хүн бас хувцаа бэлдээ тэгээд өөртөө зургийг авч ирсэн. Тэр болохоор хамгийн гоё дурсамжтай гоё байсан юм шиг санагдаад түүнээс хойш тэгээд охиныхоо одоо 100 хоног манай нэг насныхаа үеэр өөртөө зураг авдаг. Ерөөсөө студ мастер очиж нэг зураг мөрөг авахулахад байсан. Тэгээд тэр нь надад амар гоё санагддаг. Нэр ямар гоё яасан тий. Соко хэлхээс өмнө бас хэлчихөө. Тэр нөө жирэмсний зураг гэсэн чинь солонгосоос амар үнэтэй авдаг байхгүй 500-аас сая вон гэд тэнгүүт нь бит хоёроос сонголт хийж байгаа байхгүй залуу хүмүүс болсон. Сая вон өрхүү эсвэл сөүл явж найзуудтайгаа уулзсангаа гоё гоё юм үзэхүүгээд бодож байгаа байхгүй. Тэнгүүтээ сая воноо хадгалаад сөүл явж байгаа байхгүй. Тэгээ нөгөө найзуудтайгаа айгүй гоё уулзаад нэг өдрийг өнгөрүүлээ. Жирэмсэн баг 8 сартай байсан баха. Тэгж бас шийдчихсэн. За зураг бол яг болох юм жоох юм үзэж яваа гэдэг. Сэн дурсамжууд бас байна. Харин тийм ээ яг ингээд хоёулаа болоод ирсэн чинь ер нь л тэгээд зураг л бүх зүйлийг ингээд дурсамж болгон үлдээдэг юм шиг санагдсан. Хичнээн ингээд ойтоонд ингээд тэр үед гоё байсан шүү гэсэн ч гэсэн зураг байвал арай тодор арай өнгөтөр ингээд харагддаг юм шиг. Тэгээд тийм болохоор зургийг л аль болох авч яж үлдээж хийхийг хүсдэг шин. Харин тийм. За хэдүүлийн ер нь түрүүн бас ярилцсан. Тэгээ энэ байлын тэнээр яах чинь нэг чинь ингээд гой гой хоол ундны санаа явал бас нэг юмдээ дамжуулаарэ. Гой санаанд нь орж ирэх юм бол. За би бас ингэж бодож байна. Дараагийн дугаарууд дээр гой нөхрүүдийнхээ талаар хайр сэтгэл гээл тэг айгу гой гой сэдвүүд идэв шүү дээ. Ер нь л тэгэхээр би болч гэлтгүй бид нар бүгдээрээ бас тэр тиймэрхүү одоо дугаарууд ингэ зөндөө ярилцсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн дугаар Валентин жоохон хайр сэтгэл талдаа ярьж байгаа бол дараагийн дугаараар илүү гоё залуу гэр бүлүүдтэй холбоотой сэдвүүдээр бас ярилцахаар байгаа шүү гэж сонсогчдод хэлмээр байна. За Валентинаар штэ хүмүүс яагаад заавал шоколад хайлуулж өгөн ч юм уу те яагаад заавал Валентиныг шоколадтай зүйрлээд идэм болоо? Энэ дээр ер нь таад бодож үзсэн үү? Ер нь бол бодож үзэж байгаагүй байна. Бүгдээрээ ч шоколад хайлуулаа шоколад өгөхлөөр ёсол юм шиг санагддээ шүү дээ. Цаагуураас нөгөө дээр хэлжсэн маркетингийн нэг асуудал яваад байгаа байхгүй юу те? Валентинаар шоколад их зарагдана гэл. Давхар юмуд гэсэн. Тийм байх те. Яг нэг баяраар нэг зүйлийг ингээд илүү гаргаад ирэх юм бол их зарагдаад тэгдэг байж магадгүй юм. Миний хувьд шоколадаас гадна эрзэн чихэр надад амар гой санагддаг. Хичнээн нөгөө шүдэн хортой ходоодонд ороод олон хоног байдаг гэж мэддэг хэрнээ ингээд эрзэн чихрийг хэлээд идэв. Тэгээ ер нь бол тэгэл шоколад гэдэг нөгөө хайрын амтал гэдэг утгаар нь оруулт юм бол нөгөө шоколадыг амтлахаар л нэг маш их гоё хүмүүс хайрыг мэдэрдэг болохоор ер нь тэгэж оруулсан болов уу гэж бодчих. Тэгэл яагаад хайрын амт юм бэ гэдгийг би бол мэдэхгүй. Тэгвэл хайрын амт болохоор л гэсэн. Тэгвэл энэ юм би бас өөр нэг подкастаа сонсч байсан. Эмэгтэй хүмүүсийн хамгийн дуртай амттай ингээд судалгаа явуулсан чинь шоколад гэж гарч ирсэн гэж байгаа байхгүй юу? Тэгээд таад ч гэсэн бас мэдж байгаа. Бид нар шоколад идэхээр ядарсан эсвэл одоо хэцүү байгаа шоколад идэхээр нэг сэтгэл сэргээл явчихдээ шүү дээ. Тэгэл энэтэй ч бас ер нь холбоотой. Дээрээс нэмэгтэйчүүдийн дуртай амттан гэдэг утгаараас холбоотой байдаг баха тий. Тэгээ дуртай амттан гэдэг утгаар нь л өгдөг бах тий хайраа илчилж нэг. Тэгээд нэг юу яадаг штэ. Валентинаар эмэгтэйчүүд нөгөөд энэ үү, эрэгтэйчүүд нөгөөд энэ үү? Та ер нь яасан бэ? Ер нь Монгол Японд 2 сарын 14-нд нь болохоор эмэгтэйчүүд нь өгдөг. Нөгөө яг Валентин гээд тэр 2 сарын 14-нд бэлгээ авчаад
тэрнийхэн дараа 2 сарын 19 Оо ямар сони. сайн мартчих яг толгомдсон ч юм мартчихлаа шүү. Миний мэдхээр бол солонгосчууд ингэж байгаа байхгүй. Манай нөхрийн ажлынх нь охтууд нь шоколад өгөн заяа. Манай нөхөрт 2 сарын 14-нд тэнгууд буцаагаад 3 сарын 14-нд манай хүн аваачиж өгдөг байхгүй юу? Тий. White Day гэдэг цагаан өдөр гэсэн маягаар яг ингээд одоо жишээл юу юм Японд болохоор 14-нд нь ингээд охтууд нь бие чамд ингээд сайн сэтгэлтэй шүү гэдгийг ингээд проолдоод эсвэл зүгээр хүмүүст ингээд сайхан сэтгэлээ амттай идэд ингээд өөдрөгөө гараа гэдэг ч юм уу нэг тийм байдлаар ингээд өгдөг юм шиг байгаа. Тэнгууд нь яг ингээд тэр охиндоо ч гэсэн тэр эрэхтэй сайн байсан бол буцаагаар бэлэг өгдөг гэх мэт иймэрхүү зан үйлдэл юм шиг надад санагдсан шүү дээ. Манай монголчуудын ялангуяа эмэгтэйчүүд нь бол ерөнхийдөө одоо л өөрчлөгдөд. Ер нь нийтлэг хандлага нь бол эмэгтэйчүүд нь л их авах тийм юутай. Тэр утгаараа ерөнхийдөө яг ийм юу байдаг гэж түүх нь бол угаасаа ийм байсан тиймээс гэж хүмүүс ярьдаг гэсэн. Яг 14-нд бол тэгэл ингээл эмэгтэйчүүдтэй зориулаад ирчүүд маань чаас тэгэл шоколадаа барыг хүчтэй шүү дээ. Ер нь хандлага нь. Тэгдэг тий. Энд болохоор тэгдэг юм байлээ. Янз юм байлээ. Тэгэл ер нь бол эмэгтэйчүүд нь гэж өгвөл. Азагийн дөрөвний хэлдэг бас юу бас хөөх юм тий. Ингээд шоколад идэх хэдний хайртай дуртай биш ч гэсэн нөгөө шоколад идээд өөдрөг байгаарай гэдэг мессеж бас гоё юм тий. Тийм одоо ялангуяа синглчүүдэд бол их хамаатай асуудал байна шүү. Заавалчгүй сингл хүмүүс байлаа гэхээр заавалчгүй ингээд синглчүүд манд игдэж шүү. Шоколад аваагүй гэж амар залуу байхаа одоо залуу гэж ярих юм уу гэхгүй юу? Сингл байгаа тэгээд жоохон гутардаг байсан үе биш. Тэр үед бол хин нэгэн зүгээр хичнээн бид яг хайртай дуртай гэж чигсэн гоё ингээд өөдрөг байгаарай гэдэг гоё сингл авах үед шоколад өгвөл өссөн бол гоё л яах юм бэ? Тийм бас диджиталаас нь харуулаас зүгээр тийм. Ажлын газрын тэгээд эмэгтэйчүүд чинь гэртээ шоколад хайлуулна. Аль эсвэл бас жигмэг бас их өгдөг. Амар хөөрхөн игдүүтэй бамбруушин хэлбэртэй жигмэг. Disney-ийн Mickey энтрийн дүрстэй жигмэг бас их өгдөг юм байлээ. Жигмэг гэснээс штэ бас залуу ээжүүд сонсч байвал бас таад маань ямар жигмэг, ямар торт, ямар хоол хийдэг вэ? Тэр саналаа бас солилцоорой нөгөө комментар. Дээрээс нь манай YouTube хуудас манаас янз янзын бичлэг хийхээр ер нь бол зорж байгаа цаг зав нь болох юм бол тэгэхээр дараагийн удаад бас амархан хийх жигмэг десерт ч гэдэм үү те эсвэл Солонгос, Монгол, Япон одоо үндэсний хоолнуудыг ингээд хийж үзүүлэх ч гэдэг юм уу. Иймэрхүү бас янз янзын бичлэгүүд орох болохоор та нар манаас сонсож байгаа саналуудаа хэлээд иж болно шүү. Ямар юм хэлмээр вэ? Юу сонсмоор вэ? Тэр талаараас бид нар бэлдэж болохоор байгаа. Бас сонирхолтой юм тий. Тийм. Ер нь тэгээ. Хүсэх юм бол өөрөө ч гэсэн гоё хийсэн юугаа бичлэгээ явуулсан. Тийм бид нар руу явуулж болно. Манай сонсогчид ойлгож авах. Бид нар бол залуу гэр бүлүүд рүү илүү их чиглэх гээд байгаа. Залуу ээжүүдтэй холбоотой, залуу аавууд, залуу гэр бүлүүдтэй холбоотой асуудал шийдлүүд дээр өөрсдийнхөө өнцгөөс бас гоё ярилцахаар болсон байгаа подкаст маань. Бичлэгүүд маань ч гэсэн тэр тал руу өнхөдөө чиглэнэ. Тийм. Мэдээлэл өгөхөд бол тийм байна. Тэгээд ямар ч сан гоё Валентинаар ямар ч сан хайртай гоё бэлэг бэлдээ сэтгэлнүүдээ тэгээд сэтгэлийн гоё бэлэг ямар ч байдлаар өгч болно шүү дээ залуу ээжүүд. Тэгээд гэртээ суугаад мэдээж яг бид нар ч орлогогүй хүүхдүүдэд харж байгаа ялангуяа. Тэгэхээр яалтчгүй нөгөө яг өөрийн гэсэн ингээд орлогогүй ихэнх ээжүүд байдаг. За мэдээж нөхрөөд мэдээж ингээд цалингаа авчирч өгөөд юм альсвал ингээд ингээрээ тэгэргээд 100% хараад байдна ингээд нөхрөөд ингээд мөнгө өгч байгаа ч гэсэн бид нар ээжүүд бол тэгдэж шүү дээ. Өөртөө хувцас авах гэж гараад нөхөртэй хүүхдтэй маад ороод тэр түүний л одоо ээж гэдэг байгаа шүү дээ. Тэгээ ялангуяа залуу ээжүүд бол тийм хүмүүс учраас бид хүмүүс залуу ээжүүдийн залуу гэрүүлүүдийн боловсрол чиглэсэн бас зүйлүүдийг аяг их хурамтайгаар хийхийг төлөвлөд байгаа. Тэгээд залуу ээжүүдэд, залуу хосуудад, залуу гэрүүлүүд те тулгамжаа асуудал хэрхэн яаж даван туулах вэ гэдэг талаас нь илүү гоё залуу хүмүүс ярилцаад шийдэл олвол бас нөгөө төгөр. Бас нэг юм байна л да. Одоо ер нь сүүлийн үед маркетинг ч гэдэг юм уу эсвэл янз янзын гоё бүтээгдэхүүнүүд орж ирдэг болсон. Тэгээ маркетинг сайтаа одоо ийм бүтээгдэхүүн орж ирлээ. Одоо Валентины багцын бэлэгч гэдэг юм уу те. Тэгэхээр ер нь хүмүүс яг ямар хуу юмыг сонирхоод байна. Хосууд ер нь яаж баярлах гээд ах шиг байна. Энд дээр та нарын бодлоос юу вэ? Тэгээд манай баг контролмаас ярилцж байгаа те. Ер нь хосуудад зориулсан нэг тийм
гоё зүйл гаргахаар ерөнхийдөө бэлтэж байгаа. Тэгэхээр хосууд маань бас нэгэндээ дурсамж болж үлдэх, эргээд харахад одоо 80-90 хүрчээтэй эргээд харахад та хэдэд дурсамж болж үлдэх юу байвал та хэдэд бас гоё вэ? Энэ дээр бас хэдүүлээ саналаа солилцоо. Ер нь хүмүүс яаж баярлах гээд байна? Юу харуул баярлаад байна? Залуус хүмүүс ер нь бол тэгэл хард хүнтэйгээ хамт байхдаа л хамгийн жаргалтай байдаг. Тийм болохоор тэгэл яг энэ цаг хугацаанд энэ 14-нд магадгүй бүгд одоо ажлын өдөр бол яалтчгүй ажиллаад хардаг тий. Амралтын өдөр бол тэр өдрөө бүтэн ингээд яг тийм гоё хоёр үеиндээ зориулдаг тийм цаг хугацаа байхыг одоо ерөөхдөө залуусууд их эрэмлэдэг болчих. Мэдээж хүмүүлгээ ажилтаа мэдээж хүмүүс болгонд одоо өөр гэсэн төлөвсөн зүйл байгаа. Тэр өдрийг төлөвлөгөөгөө бүгднийг хоёр үеиндээ зориулдаг. Түрүү ярьсан шүү дээ тий. Одоо яг ингээд гарах гэхээр хүүхдтэй олцсон хүмүүс бол хэцүү байдаг энэ төргээд эртнээс яагаад гоё хоёр үеиндээ явж байгаад төлөвлөж байгаа тийм хүүхдээ харах үнэ нэг олоод гуугаад нэг өдөр тий хамтдаа байж болохгүй гэж тийм юм. Ерөнхийдөө хамтдаа л яг нэг энэ өдрийг гоё цаг жилд ганцхан өдөр шүү дээ. Энэ өдрийг л хоёр биендээ зөвхөн хоёр биендээ зориулдаг тийм өдөр л байвал гоё. Эргээд нөгөө 70 жил 80 жилийн дараа тэгэл жил болгоны валентинаар хоёр биендээ зориулсан тэр цаг хугацаа байна гэж бодохоор хамгийн үнцэнтэй хамгийн гоё ч шүү дээ. Ярихт юмтай хийсэн зүйлтэй эргээд харахад дурсамжтай. Миний хувьд болохоор тийм яг ингээд баярын өдрийг хоёулаа тэмдэглэе гэж бас бодсон л да. Гэхдээ яг баярын өдрөөр энэ төр ресторанаас амар их очтой байхгүй юу? Тийм. Тэгээ аль болох нөгөө хүмүүсийн амралт биш ажлын өдрүүдийг сонгоод хоёулаа нэг уужуу тайвуу нэг болцоо хийгээл байвал гоё юм аа гэж боддог шүү дээ. Одоо хараахан охиноо өөр хүнд харуулж нэг хоёулаа болцоогүй л байна. Тэгж яагаад яг өгөө эмээгээс нь жоохон тусламж аваад охиноо харуулад болцгоохаа. Харин тийм. Ер нь тийм цаг аюу чухал юм шиг байгаа. Яг хөө би түрүү өөрийнхөө асуусанд хариулчаад дахиад нэг өөр зүйлийн талаар ярилцъя. Миний хувьд болохоор би Валентинаар яаж баярлуул гоё вэ гэхээр бид нар нөгөө нэг юм хийх гээд байгаа да. Та хэдэд бас удахгүй зунаас бас та хэдэд маань юу хийх гээдсэн бэ? Юу хийсэн бэ гэдэг маань бол хүрэх байх. Миний хувьд одоо 70 80 90 хүрчгээд эргээд харахад өр хүүхд маань тэр зүйлийг хараад өвөө маань ийм хүмүүс байсан юм уу? Ийм зүйл бодож явдаг хүмүүс байсан юм уу гэж бодогдохоор тийм гоё зүйл нэгэндээ бэлгэлээсээ ч юм уу эсвэл дурсамж олж үлдэхээр юм хосууд одоо бүтээвэл гоё юм шиг санагддаг байхгүй юу? Тэгээд би бас заримдаа ингэх дуртай саяхан нэг ийм юм сонсоод хүн нөгөө 3 үе мэддэг байх шаардлагатай гэдэг шүү дээ. 9 үе тэнгүүд хүмүүс 3 үеэс дээш ер нь бол мэддэггүй шүү дээ. Тэгсэн чи яагаад мэдэх ёстой юм бэ гэсэн чинь сүүлийн үед хүмүүс өөрийгөө олохгүй байх, танихгүй байх гэдэг их ярьдэн шүү дээ. За миний хувьд ч гэсэн ер нь бол бас тэрний 50% тагаа. Тэгэхээр яагаад тэгдэг вэ гэсэн чинь дээд 9 үе мэддэггүй болохоор гинэ. Тэгээ сайн бодоод үзэнгүүт дээшээ 9 үе мэддэг бол 9 нь юун дээр алдаж ондсон байх гэдгийг хэрвээ үнэхээр харж чаддаг байсан бол би өөрөө хинбэ гэдгийг мэдэх боломжтой гинэ. Тэгэхээр энэ амар сонирн байгаа байхгүй. Одоо жишээ нь би ингээд энд амар хямраал, гутраал эсвэл юмн дээр алдаж онол өөрийгөө олохгүй байгаа бол дээд үе мэдэхгүй болохоор л тэгж ингээд тэгж байгаа байхгүй. Тэгэхээр яг гол үнц юм юу хэлэх гээд байна гэхээр тэмдэглэл бичдэг, янз янзын юм бичвэр бичдэг бол тэрийг онлайн орчинд үлдээгээд аль эсвэл ямар нэгэн дурсамж олдох юм бид нар ингээд бүтээж үлдээх нь маш чухал юм байна. Ялангуяа подкастаар ингээд ярьж байгаа маань бас нөгөө талаар аягүй чухал байгаа. Яг тэгэхээр ачцээ маань бидний одоо нөгөө нэг 20 эдтэй тий юу гэж боддог байсан бэ? Манай эмээ өвөө нар гэд эргээд харах байхгүй юу? Тэгэхээр энэ зүйлүүд маань аягүй чухал юм байна. Ялангуяа би бас нөгөө нэг юм хэд бичвэрчтэй шүү дээ та бас мэдж байгаа. Эхлээл энийгээ сонирхлоороо бичдэг байсан маа сүүлдээ аягүй чухал юм хийгээд байгаа юм биш үү гэж аягүй боддог болсон энэ үгийг сонсноос хойш. Энэ хойч үедээ бас ямар нэгэн бодол сэтэл үг юм хийж байгаа юм байна гэж дүгнээд байгаа. Тийм. Тэгэхээр ер нь бас энэ хүү ер нь одоо хийж байгаа юм хойч үедээ л харах зүйл хийж байгаа шүү л гэж бодвол зүгээр юм шиг үлээ. Хэрэгтэй мэдээлэл шүү баярлалаа. Баярлалаа. Баг юм гэсэн нэрээр мэдээд авчвал бас тий өөрийнхөө өвдөд юм дээр алдаж унаж ясна. Мэдээд өөрөө бас зөв юм. Ер нь тэгээд хүн алдаанаасаа суралцдаг гэдэг шиг. Тэгээд өөрөө алдаж биш. Өвдөдсийнхээ алдсан зүйлийг ген гэж нэг юм байж байгаа бас илүү бага алдаа гарах бах тийм ээ. Ер нь хоёр ер нь нэг бол ингээд тэ нөхөртэй болчихсон тий.
Энэ зүгээр яг буруу юм шиг хүмүүс нэг буруу зүйл хийсэн биш зүгээр нэг зүйл асуугаад яг ингээд нөхөртэй болсон ч юм альсвал нөгөө эрэгтэй хугацаанд чинь өөр хин нэгэн тоорд юм Валентинаар чоколад өгчээсэн үе байгаа юу? Надад бол ерөөсөө яг ингээ хайр дурлалын хэлбэрээр бол шоколад өгчээсэн удаа байхгүй мэн зүгээр л баяр ёслол чиглэлээр сайхан амттан идээд өдрийг сайхан өнгөрүүлээрэ гэх мэтчлэнгээр өгчээсэн юм байна. Яг өөрөөсөө юм өгч явсан удаа байхгүй байна. Миний хувьд бол түрүү жил амар хөөрхөн манай нөхрийн ажлын Монгол хүүхдүүдэд өгөхгүй. Тэгсэн найзууд нь манай ээж бас энд ирсэн байсан. Тэгсэн чинь 3 эмэгтэй байгаа гэд манай охин би тэгээ манай ээж байгаа гэд бүр амар сюрприз болохоор заа нэрээ тэрийг хэлэх болохгүй мэн. Амар сагстай ингээд дүүрэн шоколад бариад ороод ирж байгаа байхгүй юу? Нэг нь тэрийг өгөөд нөгөөд нь болохоор амар хөөрхөн шоколад барьж орж ир. Би бүр баг шоконд ороод хүүе ингэж өгч болж байгаа юм уу гэл тэгэл амар сагстай шоколад авахч хүн чи шоконд орд юм л шүү дээ. Тэгээ тиймэрхүү байдлаар л авч ирсэн. Зүгээр нөгөө нэг ихчээ гэдэг утгаар тэгж авч ирсэн. Ерөнхийдөө тэгээ Валентиныг бас нөгөө нэг талаараа юу яадаг юм шиг гамаа. Нэг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлэх хэрэгтэй гэхээсээ илүү тэгэл бас нэг өөр хүмүүс ингэж чоколад өгөхөөр юу илээ яах илээ гэж боддог зүйлүүд айгүйх байд юм шиг гамаа. Надад нэг зөвхөн манай нэг найз ярьж ирсэн найз залуутай болчихсон. Гэхдээ найз залуутай болцсон ч гэсэн нөгөө хүмүүст ингээд албаасаар хэлээгүй зарлаагүй. Тийм үед яг ингээд Валентин өөрт нь ингээд сэтгэлээ хэлжсэн чоколад ирчихсэн гэсэн. Тэгээ яг тийм нэгэ тэгээд ирэх захааг нь уншчихад ингээд өөрөө цаашаа ичээд чоколадыг найз залуутайгаа ууж идчихсэн. Тэр чинь гоё юм шүү. Тэгээд хөвгтөөж юм шиг. Тэгээ яг одоо хүний өгсөн сэтгэлийг авахгүйгээ яалтай байлээ. Тэгээ авсан нэгэ чоколадыг нэгээд найз залуутайгаа идчихсэн би гэж. Гэтэ яг миний бодлоор яг ингээд бүх юм ингээд болоод жинтан болоод яг л хайртай үнэ олчлоо гингут бүх юм ингээд давхцдаг юм шиг санагдсан шүү дээ. Яг одоо энэ миний заяана мөн байхтаа гэж бодож ангууд нэг шалгуур маягийн өөр бусад хүмүүс гарч би чам сайн гэдэг ч юм уу хайраа илчилдэг ч юм уу тиймэрхүү явдал бас байдаг юм шиг санагдсан. Сони тий. Давхцсан. Энийхт бол эсэргээр юм байна. Би болохоор ийм төрлийн юм баггүй. Одоо ингээл азаагийн хэлдгээр яг би энэ л миний заяаны хайртай өнгө мэдгэцсэн бол ингээл бүх юмар ингээд зарлцдаг төрлийн юм баггүй юу? Зарлцдаг гэж нэг л удаа зарлсан шүү дээ. Тэгэл одоо Facebook мөнхөр зураг хийгээл ер нь бол ингээл би хүнтэй үерхэж байгаа гэдгээ мэддэгдэл хэлж байгаа баггүй юу? Тэнгүүч угаасаа өөр ямар ч юмнууд орж ирэхгүй. Ер нь тэгээд юм нэг далд байдаг хүмүүс эдэн шүү дээ. Ялангуяа эрэгтэй хүмүүс ингээл юм оруулахгүй. Би далд байгаа л. Азаагаас ахуулаач. Би ер нь зарлах нэг сонирхолтой юм байна. Тийм төрөл жоохон дургу. Ягаад тэгэхээр ялангуяа эрэгтэй хүмүүст ягаад тэгэхээр нөгөө гэр бүлээ нуугаадч байгаа юм шиг амар муухай санагддаг. Ядаж зүгээр статус дээрээ ингээд гэрэлсэн ч үт юм уу эсвэл нэг тодорхой юм байх хэрэгтэй шүү дээ. Нэг тэгсэр нэ өөрөө жоохон хүмүүс рүү жоохон хандрах гэж байгаа юм шиг бас нэг муугаар бодоход надад тийм санагдаад байдаг хгүй. Тийм болохоор хитрхи бүх юмаа дэлгээл хамаг зураг хөргө оруулах гэж байгаа юм биш. Гэхдээ тодорхой хэмжээнд бас нээлттэй байх хэрэгтэй болов гэж боддیں۔ Миний л бодлоо та. Тийм. Би ихтэй яг статус дээр бол нөхөртэй гэрэлсэн гэж бас оруулсан байгаа. Тийм ядаж тийм байна. Зураг мөрөг бас оруулах нэг сонирхолтой юм байна. Тийм зураг бол тэрний тэгээд одоо нэг статустай юм оруулахгүй болохоор андуурд үсэгдээд шүү дээ. Тийм харин нөө соко вилдэр тий. Андуурд үсэгдээд чоколад ирээд байгаа байхгүй юу? Яг үнэ. Ойлгох хэрэгтэй залуу гэж юу та. Тэрийг анхаараарай. Ялангуяа нөхрийн чинь Facebook дээр ч юм уу тий тантай ингээ магадгүй нөхрийн чинь юм дээр Мэри заалчгүй өөрийгөө ингээ тагхийг албагүй шүү дээ. Зүгээр Мэри дээр гэсэн юм байхгүй бол өөр одоо тий хүмүүс ингээ нөхөд чинь чоколад өгөх юм бол тэрэнд бас ингээ үсгүй тахны тийм болго тэрийг бас анхаармаар л юм шүү. Яг үнэ. Ер нь хоёр талтай учраас. Тийм. Ерөнхийдөө подкаст маань одоо 45 минут болсон байна. Хэдүүлээ одоо нэг хэд юм дээр ярилцаад подкастаа ерөнхийдөө өндөрлөе. Хэдүүлээ цаашдаа ч гэсэн цагаас нэг хэтрүүлэхгүй байсан зүгээр болов гэж боддог юм. Тийм. Ерөнхийдөө бол тийм. Хоёрын айгуу сонирхолтой асуулт асууж юм л та. Тэгээд 10 жилд авч ийсэн гоё Валентины захиа ч юм уу шоколад тийм юм байдгүй та хэдэд. Жохон баг та. Яа нэг
Хүшээ яна байхгүй штэ. 10 жил дээрөөсөө тийм хайр мараас хол явлаа шүү дээ. Тийм байхгүй. Үгүй би бас амар хол заяа. Тэр сургал гэл. Бас 10 жил жонгороод өөрт нь байдаг юм байна. Байдаг байхаа тий. Үгүй зүгээр байгаа бах гэж бодсоохгүй тооёртой. Окей. Би бас яг тооёртой байсан. Тим юмнаас хол хийсэн баггүй хэдүүлээ чи нөх хүүхдийн байгууллага гэж явдаг байсан шүү дээ. Тэгэл амар хол ер нь 10 жил ер нь Валентины цэглээд авч ирсэн гол ийзэн их сараад л байсан баг. Нөгөө сая орж ирсэн энэ асуултанд сараад л ирэх байсан баг та. Тийм ээ. 10 жилийн захиат амар хэлдэг шүү дээ. Би бол тэгээд шоколад авах биш түгээгч нь байлж захиа махаа. Дамжуулж шоколад ирсэн байна. Майн чам захиа ирсэн байна гэх мэт ингээд тэрнээс имнээс гээл өгдөг тал байсан. Нэрийг хэлж өгдөг юм уу? Яг тэгээд явахдаа ингээд асуунгууд нь тэр байсан шүү гэж хэлээл гээл өгч штт. Надаа иржсэн нь болохоор эзэнгүү байсан бохгүй юу? Шоколад ирж байгаа. Манай анги нэг банд л өгчээсэн. Тэгээ хин өгсөн гэхээр хэлэхгүй байгаа бохгүй юу? Тэгээ нэг захиатай заяа. Тэгээд тэр захиан дээр юу гэлээ нэх гоё юм саатай цаасан дээр нэг шүлэг мүлэг өчсөн. Одоо санахгүй л юм л та. Тэгээд одоо тэр хин байсан юм бол доо гэж бодоод идэв байхгүй одоо хүртэл. Сая тийм соког нөгөө асуусан чинь саналаа л та. Тэгээд хин өгсөн нь мэдчихгүй. Тэгээ нэг тийм шоколад захиа хоёр авчихсан. Тиймэрхүү дурсамжаас байна. Чижээс авчихсан байна. Өнөө үед чинь тэгээд нэг хайр дурлал энэ төр гэдэг. Нэг л хол хүнгийн нэг хайр үржиж оюутан болж ижил уучрах хэрэгтэй гэж бодсон. Мэдхгүй хүрээлэл донд тэгэл хайраа илчлээд амар юу асан тийм хүрээлэл тиймч хүрээлэл байгаагүй байна. Яг л эцэмхий гараад тоглоод тэгэнгүүт нэг жоохон заа яг өсвөр нас болоод 11 11 дэх ороод ирэнгүүт яг төрөний хэсэг нөгөө тараал хүүхдийн байгаль руу явчихдаг. Тараал нөгөө ажилтаа үе шиг. Тэгэл тэнгууд нэг ангийнхан тагаа нөгөө зэглэл тарсан байна бол ингээл тоглоод шийд мэдэн дээр тоглоо наан цан гэсэн юм байгаагүй болсон бол би ангийнхаа хүүхдүүдийн дэр нь тэр захиа махаа яадаг байсан гэдэгс би л ёстой мэдгүй юм шүү. Тэгэхээр амар тийм юу болсон юм байна. Ангийнх бодоод бах нь нэг л ажилтаа үе шиг гараал өгдөг гэсэн. Тарлаа ураа гэж зүсаа. Тийм тий. Тэгээ одоо бодоод байхад ингээд энэ тэнд нэг бүлгэн болдог хүүхдийн байгууллага байсан хүмүүс яа тийм тухайн үед бидний үед ч гэсэн жоохон нэг тийм хийндээ сайн болох мал гэсэн юм байдгүй ээж тий. Манай байгууллага нэг тийм өрөндөө байсан мэт би л мэддэг. Ер нь бидний нэг одоо баг 10 жилийн өмнө гэсэн үг шүү дээ. 17 8 гэх юм бол 10 жилийн өмнө болчих жоох байхгүй. Жохон ичимхий байсан. Ингээд за жоохон хүн таалагдлаач тэг хэлнэ ч гэж байхгүй хичээл өөрөө л төрүүлж хэлэхгүй бол юм хэлэхгүй шүү бид нар чинь. Тийм л үйл байсан да. Одоо бол чинь бүлгэмнээс зүгээр ингээд хосуу төрүүлдэг одоо хүүхдтэй оллоо тэр бүлгэмээс ингээд хосоо алсан мас ингээд айгүйх тийм юм байт юм бэ. Тэгээд хоёр бодчихсон. Тэг бид нар тэгээ шал өөр юм бодож явдаг гэсэн баг тоо. Бид нар чинь нөгөө хүүхдээ ирэх хүүхэд хамгаал гээл хүн сэдв дээр ороод явдаг гэсэн болохоор. Хайр дурлал мантай ээжээ. За 10 жилийн дараах өөрчлөлт тэгвэл хайр дурлалыг одоо мэдрээд явж байгаа залуу ээжүүд юм байна. Тийм байна. За тэгвэл ерөнхийдөө хэдүүлээ подкаста өндөрлөх тийш хандах уу да тий. Та бас асуулт байна уу? Ярилцах ер нь хөндөөгүй сэдв үлдвүү яа санаа бодлоо. Тэгээ ерөнхийдөө бол тэгэл цаашдаа өмнөхөд ингээл ярилцаад сонирхолтой подкаст сонирхолтой бичлэг оруулахыг хичээх юмд тэгэл түндээ оруулаад асуугаад сэдвүүлээ. Яг одоо өнөөдөр бол тэгэл ерөнхийдөө Валентины талаар ер нь яг ингээ хосуудыг ямар ч хоёр биендээ ингээ гоё цаг гаргаасаа гэдэг мессежл айгүй өгөхийг хүслээд миний хувьд бол тэгээд яг ингээ цаг хугацаа гэдэг айгүй чухал өнөөдөр яг ингээ байгаа ч гэсэн өнөөдөр надад байхгүй байна өнөөдөр надад өгөхгүй байна гэж магадгүй залуу ээж хаана нэг газар ингээ гомдлоо сууж идэг альсвал гомдмоор сэтгэл төрж байгаа бол тэр бол зүгээр цаг хугацааны аясаар ингээ шийдэгдэх зүйлээ өнөөдөр ингээ тиймээс нь хизээ нэгэн цаг цэцэн заавал тэр хайр зүйлийг гой зүйлийг мэдэрдэм байна гэдэг зүйлийг бас юу гоё хэлхийг бас зорлоо. Яг үнэ. Тийм байт юм байна. Юм нэгээр байдгүй юм байна гэдэг шиг. Тийм л зүйл байна да. Тэгээд манай подкаст
өнөртэй хамтаагаараа тэгээд бид өхөн ингээд ерөнхийдөө түрүү анзаарсан мах ингээд 3 өөр улсаас холбогдож байгаа. Тэгээд мөн түнчлэн бас 3 өөр мэрэгчлээ хүмүүс байгаа. За тэгээд миний хувьд бол сэтгэл зүйч мэрэгчлээ учраас ерөнхийдөө залуу асуудын сэтгэл зүйн асуудал за түүнээр дамжуулаад магадгүй залуу ээжүүд ингээл маш олон сэтгэл зүйн асуудал яригддаг шүү дээ, тийм. Тэрнээр ч өөрийнхөө санаа сэтгэлийг оруулаад тэрнээ шигтгэхэд хүмүүст ямар мэдээлэл хүргүүл сэтгэл зүйн талаас нь ямар асуудал байдаг түүнд яаж туслах болох вэ гэдэг тэр мессежийг аягүй их бодож байгаа. Тэгээд тэр дугааруудаар ч гэсэн гоё шигтгэж оруулнаа. Тэгээд энэ бүхэнд магадгүй танд сэтгэл зүйн асуудлаар холбоотой асуух зүйлээр бид нарт бас ингээд хандаж болно. Чадлаараа ингээд хариулаад чадлаараа танд бас туслахыг хичээнэ. Тэгэлгүй аа. Бидэн таамтаагаарай. За, хамтаяа. За миний хувьд болохоор өнөөдөр бас аюу гоё Валентины талаар, хайрын талаар ярьсан чи аюу гоё юм. Яа тэгэхээр өмнөх 17 дугаарт бол ерөөсөө хайр яригдчихэж байгаагүй. Дандаа одоо хүмүүсийн боловсрол хийж бүтээсэн зүйл за хэл сурах үед юм уу, аялах талаар гэх мэтлэн эсвэл бүр компьютер техник төхөөрөмж одоо тэр хэмэл оюун ухаан гэдэг аюу өөр сэдв авч ярьдаг гэсэн баггүй юу. Тэгээ энэ удаад бас аюу гоё сэдв авч ярилцаад найзуудтайгаа аюу энгийн яриасан чи аюу гоё юм. Тэгээ миний зүгээс хамгийн гол хэлэх юм гэх юм бол одоогийн нийгэмд ялангуяа техник технологи хөгжсөн нийгэмд бол бусадтайгаа нэг нэгнээ битгий харьцуулаарай гэж хэлмээр байна. Тэгээд миний хувьд Instagram-д их дуртай. Тэгэл гой зургнууд бас их харна штэ. Тэгэл энэ яасан ч гоё, энэ тэр яасан ч гоё ингэж харна гэлээгээд өөрийгөө голж ерөөсөө болохгүй. Дээрэс нь гой хосууд байна гэд өөрийнхөө одоо хайртай хүнийг бас голж болохгүй. Бид нар ч гэсэн ингээд жоохон өнцгөөд харлал авчвал зурган дээр гоё гарна, гоё орчныг бүрдүүлж олно. Тэгэхээр хамгийн гол нь бусадтай битгий харьцуулаарай л гэж уриалмаар байна. Гэртээ амттай хоол хийгээд эзэн ч гэсэн тэр бол гоё Валентин шүү гэж хэлмээр байна. За тэгээд хамгийн сүүлийн зүйл хэм бол тооёроос хүсэх юм гэхэд 3 орноос орж байгааг Соко маань хэлсэн. Тийм учраас биелэхгүй нь бол хамаагүй. Солонгост байгаа би, Японд байгаа за Монголд байгаа Соко маань яг тэр байгаа орныхоо хэлээр Валентинаар нөхөртөөгөө хийхийг хүсэж байгаа зүйлээ яг тэр улсынхаа хэлээр хэлцгээе гэж уриалмаар байна. За тэгээд шууд подкастаа дуусгая. За азаас эхлэх үү?じゃあ私は美味しいご飯食べたいです。За, Соко. Валентинаар хайртай үнтэйгээ гоё хурмаа гэж хэлмээр байна. Вау, ямар гоё юм бэ. Кромён 제가 여행 가고 싶다. За, бид гурийнхыг ойлгосон бол комментээр бас та бүхэн маань үлдээгээрэй гэж хэлмээр байна. Ингээд дараагийн дугаараар уулзцгаая. Дараагийн дугаараар илүү гоё сэдвүүдийг авч ярилцах болно шүү. Баяртай.